За Монгол кинонуудаар бичлэг хийх сонирхол ер нь айгүй их байдаг. Тэгээ мэдгүйгийн ах эгчнэр маань надад айгүй эксклюзив ирэх өгөөд яг одоо IPTV-гээр гарч байгаа би нөхөрт чинь хайртай киноны бүтэн дүрсийг их хуваарин сайхан явуулсан байгаа. Мэдгүй гихнийг бол манайхаа угаасаа тэ мэдж байгаа штэ тэ өмнө нь Атма охин зурлыг хийжсэн. Тэгээд энэхүү би нөхөрт чинь хайртай кино болохоор яг сайхан бүх насныхан зориулсан ерөөсөө тарих толгоогоо ажилуулад авах шаардлагагүй гэгээлэг хөөрхөн хөнгөн романтик комеди кино байгаа. Тэгээ угаасаа үзээд таашаал авахааргүй таалагдахааргүй кинонд мөнгө өрөөд хэрэггүй штэ. Тэгэхээр өнөөдөр би энэхүү киноны эхний хагас хавцааг сайхан та нарт танилцуулаад цааш нь үзмээр байх юм бол өөрсдөө та нар IPTV-нүүдээс түрээслээд бүтнээр нь үзээрэй. Тэгээ өөр илүү дутуу юм юу ярих вэ? Киноныхоо үйл явдал руу гараа даа. Зүгэрш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дур булам төрх харцан чин масуурн галзуурхад ганц гурав номер чин нугур чин нуруу чин төгс эй бад бич зурх чин төгс чамд хэл хүүхс мөр шүлэг. Тэгэхээр кино маань нисэх онгоцны буудал дээр багийнхаа найзыг хүлээн зогсох жүжигчин Анарын тоглосон Алима гэж дүрээр хэлж байгаа. Сиси! Сэндра! Сиси! Тэгээ төгс жаргалж үжсний тоглосон Сиси болохоор удахгүй нөхөр нь болох гэж байгаа залуудгаа хамт ирсэн юм байлээ. Хурим нь 7 хоногийн дараа тэгэнгүүтээ шууд Алимагаас миний хуримын гэрч болооч гэд асууж байгаа. Нөхөр нь мэдээжтэй хөөх юм те. Яа саяны те нөгөө нэг нүрлүгээ таавчг шийдүүлдэг жүжигчин сайхан бэлгийн тоглосон Гана гэж залуу. Би бүр яг мэдээд байсан байхгүй юу? Та хоёрыг хоорондоо яг цагцснаа гэдгийг би бүр мэдээд байсан юм аа. Сиси бол ерөөсөө л яг нөгөө орд морд мэрэг төлөгт бүрэн итгэдэг жоохон гинэн л охин юм байлээ л дээ. Ганаа анх танилцахдаа би ингээд кофений шараар заяаны ханиг минь олоод өгөөч гэд мэргэлүүлсэн чинь чиний инстаграм хаяг гарч ирсэн байхгүй юу гэж хэлж танилцчихсан юм бил. Сиси доогуураас принцессэд гараад ирж байгаа юм уу? Тэгээ тэгснээ салхи бод, гал бод хоёр нь таардаг, арслангийн орд, мэлхиний орд хоёр нь таардаг, бараг бүхэл юм нь яг нэгэндээ зориулагдсан сөүлмэйтүүд юм байлээ хэлж байгаагаар нь бол хамгийн солиотой нь одоо нэг тийм однуудын байрлалууд давхцаад дэлхий сүрэх аюултай байгаа. Бөгөөд Сиси Гана хоёр тэрнээс нь өмнө гэрэлчих юм бол дэлхий аврагдана гэж хэлээ. Тэгээ Сисигийн тарих ер нь бол яг цоо ирүүл биш ээ л гэсэн үг. Угаасаа Ганач гэсэн Сисигийн цайлган байдлыг нь ашиглаад Баян айлын охин болохоор нь зүгээр мөнгөнд нь л болж гэрэлж байгаа юм байлээ л дээ. Хамт клуб орж явахдаа бүр сайхан цагаандаа гараад Алиматай хувь тохирох гэдэг эвгүй юм яриад байдаг. Чи Сисиг супер Баян айлын бацаан гэдэг нь мэднэ үстэй. Чиний хийх ажил чинь маш амархан. Зүгээр надад энэ хөрмийг амжилттай болгоход тусч. Дэснинд бэн. Намайг анхааралтай сонсчих. Танай найз залууч лөөж юм байна. Чамтай гэрлэнгүүтээ шууд салаад тэгээ чиний өвлөж авах хөрөнгө чи авраг гээ сая бүр өөрийнхөө аваар хэллээ. Гана тийм хүн биш. Чи яаж мэдж байгаа бэ? Алма. Танай хоёр штэ. Дэлхийг аврах хуур тавилантай хүмүүс ахгүй юу? Тийм хүмүүс чинь бибинд итгэх хэрэгтэй байдیں۔ Наас нь бүр яасан гэж Ганагийн хүслээр итгэдгээ батлахын тулд бүх найзуудаасаа холбоогоо тасалцгээ батсан. Тэгээ ер нь тэгээд Алима бол яалтчгүй сайн найз юм байлээ. Сисигээ яаж энэ муу сэжгийн залуугаас салгах уу гэд дараачийн тоногт нь бол өстой тэр хоёроос ганц алхам салалгүй. Одоо тэгээ шавар хаагаал яваад байгаа юм. Чамаг юм цагтаад өгнө. Тэхгүй юу? Тэгин за. Хөө чамшиг царайтай юм хөө итгэлээ юу? Хөө миний царай яаж чадаа ой? Байна хараа. За. Алма сонсож байна уу? Сонсож байна авгаа минь. Яг хоёр анхааралтай сонсчихъя. Латагаа авалтаа яг 12 шиг мөсгөл гэж аваарэ. 13 болохоор сэтгэл зүйтэй 11-ийн том би дургүй шүү дээ. Яг 12 шүү заа юу. За ойлголоо хараа. Тусаа гонэ байж.
Тэгээд эхлээд латегаа альмаа алгандаа барьж явж байгаа замдаа ганаач хэлжүүлэн шүү. Эмэгтэй хүний гар эрэгтэй хүнийхээс илүү дулаахан байдаг шүү дээ. Альмагийн гар тэр тусмаа бүр илүү дулаахан бас зүйлхэн байдаг. Латед маань нэг тийм хайрлагдаж байгаа юм шиг мэдрэмж төрөөд эерэг энергитэй болно гэж бодож байна. Тэгээд яг 10 минут барьж явж агаад ганаад латегаа өгөөрэй. Ганагийн гар гүйтэн болохоор яг тохирсон зөв градусыг нь алдагдуулахгүй авчирч чадна. Таяр миний яриг сонсож байна уу? Сонсож байна. За. Яг телевизээс өмнө дундаа хүчлүүд авч орж ирэх шүү заа юу. Латед маань аав ээжтэйгээ байгаа юм шиг мэдрэмж төрөөд тэрийг нь би ойлгосноо. Даанч тэгээ CC-н өөрөө жоохон мэдрэл муутай штэ. Нэг удаа бүр ганааг өмөрж альмаатай хэрэлдээд ойрлоо чарлаад бөө юм болж явахад ганаа харинтэй гадаа нэг хятад хүнтэй заавал нааша ирэх хэрэггүй. Би өөрөө зохицуулж чаднаа. Дахиад жоохон хугацаа өгчгөлтөө гэд хорон санаагаа найруулсан байж байгаа байхгүй юу? CC бүр сүулдэ альмаа дуурлаж дэлбрээд За яач тийм. Би зүгээр л надтай хүн шиг харьцаасаа гэж хүссэн мэдтэй. Би өөрөө тэг хүнтэй хүн шиг харьцаж байгаа хаанаа. Би тийдгүй юу? Аяа айлаа охин ядуу айлаа охинтой найзлах гэдэг боломжгүй шүү дээ. Би харин найзсан заа юу. Энд чинь тэгээ хүнтэй хүн шиг харьцаж байгаа хэрэг биш юм уу? Чи юу вэ? Миний сүд залуу руу муухай харж марцсан орж мэрлээд. Тэсээсэн. Сонсныг чи хэллээ. Чи хөөр авч тий. Чи ч гэсэн. За. Өөр хүмүүс найзлаад явах тий. Тэгээ ингэж хоорондоо муудалцсан ч гэсэндээ альмаагийн хүн чанар нь яалтчгүй зулгаагаад ячид л бас ард нь байсан хоёр эгчтэй заяаны хань гэж худлаа уурдж гэрлэнгүүтээ хөрөнгийн аваад алаа зугтаацсан хэрэг мэргийн тухай яриад бүр амар сэтгэлийг нь түгшээч байгаа юм л да. Альмаа бол яалтчгүй CCD хайртай байлээ. Амийн аврах гэж цагдаа дээр очдог. Цагдаа нь мэдээж баримт нотлохоо нэхин штэ. Тэгээ альмаа маань баримт нотлохоо хаах шаардлагатай болчихж байгаа юм аа. Анар эгчтэй бас ийм амар дүр дээр ийм амар царай мараа гаргаж тоглож моглол зоригтой маа. За ерөнхийдөө тэгээ энэхүү кино маань ерөөсөө уйдах зав гаргахгүй догтлол инээд хоёроор нь үдсээр угаа дуусгадаг нэлээд хурдан өрнөлттэй кино байгаа. Би бол сая яг эхний 15 минутын л онцоллоо. Тэгэхээр манайхан те сайхан сонирхолтой санагдаад үргэлжлүүлээд үзчмээр санагдаад байх юм бол Innovation, Look TV, DD Шинтер гээд бүх IPTV-нүүдээс түрээслээд үзэх боломжтой байгаа шүү. За тийм байна да. Тэгээ өнөөдөр маань бичлэгийн дүрээд өндөрлж гин хэдүүлээ дараачихаа бичлэгээр тунгуудахгүй уулзуулахоор төвчээртэй сайхан хүлээж агаарай. Хайртай шүү за. За, сайхан амраарай. Гой зөзөтлөр. Yeah. Бичний дэргэдхэн бас юу хийж байснаа умартаг чи надад хайртайгаар чин би бусад хүмүүст домордог би хайраа зүрэлдэг тамиг шатах түмэртэй энэ хорвоо зөвхөн чи надад зориулагдсан эмэгтэй надад зориулагдсан эмэгтэй надад зориулагдсан эмэгтэй эцэг их чин бурхнаас хүү гойж байхад бурхан чихвчээ зүгээд хөгжим сонсоод гүйж байсан чи намайг харахгүй зоосавдаг супер баатар чи намайг хитяга туянаас хасалдаг супер баатар чиний хамгийн сачдаг скит чин үнэн чэр намайг хайрлах санангийн ихний нүүрэн дээр чиний зураггүй чиний мэдээлэл солонгос кинон дээр их шиг 10 жилийн дараа худаа үнсэлцээ сэнгийн хайслаадч болов уянгийн хэсэгтэн нөлөцгай өчөн чи зөвхөн чи надад зориул